Буугач хамсаад зүйл сонсохдгүйсэн байхгүй. Тэр амар ичвэсэй. Минь памяд болохоор Давж хойг бид. илэг авсан. Энэ бол буудай илэг. Юу ямар хэвэр их тоо гараад ирэх. Хэдий маш бага бажеттай хоол хийж байгаа гэсэн миний бодлоор энэ бол яг юу ирүүл тэгээд аягүй айтайгаа хоол болчих шиг боллоо гэж бодож байна. Тамаас ч үзцгээе. За сайн байцгаана уу? Та бүхэнд өглөө өдөр орой мэндийг хүргэе. Тэгэхээр би өнөөдөр юм шинэ чаленж эхлүүлж байгаа. Би 50,000 төгрөгөөр Германд хэдэн өдөр амжих боломжтой вэ гэдэг чаленж. За тэгээд 50,000 төгрөгөө еврогоор шилжүүлэх юм бол 12.5 евро болж исэн. 12.5 евро ер нь бол бас тийм бага мөнгө биш. Гэхдээ бол яг үнэндээ бол маш бага мөнгө юм байна гэх. За би танд 12.5 евро ер нь яг хэр их мөнгө юм бэ гэдгийг ингээд баримжаа болгож харуулъя. Зингэр бүрэгтэй, шорсон нэмс дундаатай комбо гэж багцаадаг та KFC-гийн Монгол 13,000 орчим гэдэг лөө. Тэр багц маань ярах юм бол 12 евро гэж байгаа. Тэгэхээр 12 еврогоор ерөөсө KFC-гийн нэг ширхэг комбо багц авч идэх боломжтой. Харцгаая намайг хэдэн өдөр амьдрахыг энэ мөнгөөр би бол чадхаараа л ухаантай даавалт хийхийг хичээнэ. Тэгээ өнөөдөр бол чаленж өдөр биш. Өнөөдөр болохоор би зүгээр явж хүнсээ авах яагаад гэх юм бол би маргааш өглөө гарч хүнс авах боломжгүй. Тэгээд яг маргааш аль биесээр чаленж эхэлж байгаа шүү. За гарч хүнс авцгаая. Нэгт бол амжилт чинь өрсөх юм бол жоох хичээд байна. Камерч бас. Ер нь жоох хичээлдэг амар иччихэж байна. Хантана. Корреон дэм. Хэмшигний гэхдээ нөө юу ч хийхгүй. 이게 냄새가 보러 보다져요. 이인보다 이게 어라겠지. 비누로 서이라 어리겠지. 비누도 저걸 인기쳤다. 300g 이게 어라 민닉 계신 어린 이게 어라 괜찮지. 그리고 이내가 왔. 야, 비누를 고루 들어가지. 어떻게 먹어라? 제 harca가 뛰어가시디. 내가 어디 책있어. 내가 이거 못 되거든요. 이미 하면 돈 없으면 가려고 괜찮지. 알겠어. Шүлхний ногоос хоёр евро 20 цент чинь хитэ үнэтэй наа. Ой, талах 1 евро 11 цент. Энэ хаан дэмжсэйд 2 евро чинь бараг нэг шилдөө энэ яг тийм үнэс хэлээ. Би сая чивчээ сууч. Буугач хамсаад зүйл сонсохдгүйсэн байхгүй. Би чангалаас ирсэн. Яагаад дуу сонсохдохгүй байгаа юм бэ гэж эхнийх нь бодоогүй дийлж хөвчөө зүтсэн. Би чангалаас ирсэн. Чангалаас яж байгаа дараа одоо яах вэ гэдэг нөгөө нэг дуу сонсчихсан мартцсан. Тэгээд бүр нэлээд тулсан санагдсан заа бүр. Тэгээд атгаал энэ авир атгаал илгүүртэр байж захтуртал. Ихсэн чинь утас чихвч хоёр минь холбогдоогүй байсан ингээд сүүл анзаарсан. Ja, ich gehe mal. Ja, der Emre ist schön. Mach nicht nur, was du machst. Mach auch was aufschaut, ihr Herzog. Ja, so ist aber schauen. Mach aber doch Moment draußen, haben wir Problem schauen. Jemand? Durch das Restaurant ирчлээ. Тэгээд жижигхэн нөгөө нэг гэрээ ажил мини маркет шиг лээ.
Минь бүр ханитлахаа. Итс илэг. Wie bitte? Das ist Kamera. Ah ja, es ist Kamera. Vlog? Ja, also ich mache einen Vlog. Ehrlich? Ja. Wie heißt du? Ich sage es nicht. Darf ich folgen, bitte? Nee, danke. Warum? Also, ist es ein mongolischer Vlog? Ja, ich will sehen, ich interessiere mich. Ja, alles gut. Also, ich bin neu und ich Ja, ich will dich supporten. Bitte. Ja, was kann ich für 3-4 Euro kaufen? Muss Rindfleisch sein oder Wie auch? bitte? Also, ist egal. Ja, du kannst Hähnchen kaufen. Hähnchen ist, Ja, also, da kostet 1 Kilo 5 Euro. ach, ich dachte, Leber ist schon günstig, aber ist nicht, oder? 6,99. Ja. Aber Hähnchenleber ist günstig. 4,99. Davon? Ja, ein Stück. Groß oder klein? Also, keine Ahnung. Also für 1 Euro eigentlich. Für 1 Euro? Ja, Boah, ich glaube vielleicht das hier. okay, das ist gut. Ja. Okay, danke schön. Ciao, schönen Tag noch. Danke gleichfalls. Гэртээ ирсэн байна. Тэгээд авсан гэх юм бол хөлдөөс нөгөө байна. Тэгээд энэ нөгөө болохоор янз янзын нөгөөтэй хоолны шуудыг ашигласан. Тэгээд ийм будаа байна. Энэ будаа одоо бор будаа юм уу? Шин. Дадлууртай самгийн амтхан будаа л энэ нэг л. Одоо ер нь бол нэг л будаатай болчихно гэдэг чинь хоол их мих идэх бол ямар ч судалгүй гэсэн үг. Хүнсний дэлгүүрт мах айгу үнэтэйсэн болохоор турк махны дэлгүүр орж мах авсан айгу зөвцсөн. Ягаад гэвэл илэг авсан. Энэ бол туулаа илэг. Туулаа биш. Дахиад илэг. Тэгээд 500 г дахиад илэг. Тэгээд нэг ширхэг дахиад гуй аваад 4.11 цент. Болсон байна. За, юу лээ? Удаа 1 евро 39 цент. Ногоо 1 евро 99 цент. Нэмхэн 4 евро 11 цент. Уюу 7 евро 49 цент болсон байна. Фүү, юу ямар хэмэр их тоо гараад ирв. Тэ зогсоо аргагүй шүү дээ. Цаана надад яг урташ өргөшөөгөө 5 евро байна. За тэгээд 5 евротойгоо бол амьдарч болно бол. Тийм би өндөр авсан юм аа. Нэг би өндөр авсан байхгүй юу? Тэгсэн чинь өндөг 2 евро 99 цент болж таарсан. 12 өндөг. Мах арай л үнэтэй болчлоо. Махаваад бүх мөнгө маань дууссан ч хамаагүй би махавна. Яг уу. Яг уу ч бодоо тэгээд амьдранда. Тэгээ ер нь бол хангалттай л харагдчих шүү дээ. Харах уу. 2 төрлийн мах байна. Ха? Бодоо байна, ногоо байна, өөр юу ихтэй. Тэгээд амьдрал дэжтэй. The next morning. Hi guys. Өнөөдөр бол эхний өдөр. Өнөөдөр бол дахианы илгээрээ яг гой хуурга хийгээд чи гэж бодож байна. Тэгээд өнөөдөр өглөөнөөс шилэн дээрээ бүр ширхэг будаач тавиагүй байгаа болохоор амар үсэж чинь тэгээд гялц хоолоо хийж эцгэе. Boiled rice. Энэ юм жоохон бордуул өнгөтэй. Энэ одоо яадаг будаа болохоор юм бах уу? Би бол өмнө дахианы илэг гэж үзэж байгаагүй. Яг удаа дахианы илэг гэж үзэж байна. Нара. Ийм чичг дахианы илэг. Мишгэл. Хүүрхэн юм би яасан ой. Хайр үрчлээ. Тэгээд тасаа би бол ашиглаж байгаа. Нүсээс нь остроор сэмэнтэй байна. Шүдэ. Яг сэнгэнгүй яагаад ингэ удчихсан. Was? Wie heißt dieses Gericht? Nee, also es gibt keinen Namen oder so. Ich habe nur Reis und ein bisschen Leber und ein bisschen Gemüse und das war's. Ja, sieht mir den Pizza. Das ist so lange stehst. Ich habe nicht Aro, wenn du schon welches sein. Der Hot ready. Halt was ist schon.
Ямар сонин. Өөр бодоо бай. Тэгтээ стойк шээ. Ашилтын артаа бүр. Энэ юу айгу хоороо бодоо. Юусэн цартуулахгүй юм шиг байна. Тэ бодвол ирүүлэлгүй. Тэгээ румэйттэй. Хоолносоо ялж үзгүй. Одоо будал хийж өгөө дөө. Будал их хоол. Тэгээ хоол минь иймэрхүү болсон бэ. Таныг ингээд румэйттэй үгүй. Румэйттэй срачны соус тээж болоод ихэд. Би өөрөө соус моос сэтгүү. Ингэхдээ айгүй ирүүл гоё оллол чинь хямдхан гэд те ийм хоёрын оронд юм бол идэхгүй бүгдээрээ ийм гоё хоол идэнэ. Хэдий маш бага бажеттай хоол хийж байгаа гэсэн миний бодлоор энэ бол айгүй ирүүл тэгээд айгүй ахтай хоол болчих шиг боллоо гэж бодож байна. Тамаас ч үзцгээе. Ханы илэг. Ингийн илэгтэй юу нэлийн тустай амттай байна. Гэтэ миний бодлоор чүж зөөлхөн. Чүж дараа зөөлх амттай байна. Нилээг хоолоогоо зус. Мөрстой нөө. Нилээг стой юм байна. Энэ чален дуусан ч гэсэн ер нь хаяа нилээг авч хоол хийж ивэл аюу юм байна гэж бодлоо. Тэр нь бол хоолоо барыг л дуусчлаа. Нэг жоохон хилдчихлээ. Нэгээс хойроо дуусгачих. Тэгээд энэ үрээд өнөөдрийн маань бишиг дуусчихин. Тэр нь бол бацаас бол аюу дэжгүй гоё амттай. Гайгүй дэжгүй явчихын ерөөсөө өсөж мөсөд харгуугаасаа ер нь бол огт үсэхгүй. Тэгээд ийм сайхан мэдээлэл явна гэсэн бодолтой байгаа. Тэгээд өсөж мөсөд ирэх юм бол зүгээр шууд дуусгах нь лого гэх. Шиг таалагдсан бол дэмжээрэй. Дараагийн парт удахгүй орох болохоор subscribe дараад хүлээгээд байж байгаарай. Тэгээд баяртай энэ хүртэл үзсэн баярлалаа guys.